Squad. За бүгдэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Бид нэр ингээ Phantom дээр ирсэн байна. Beatles өшөөний урдаас Rap TV, Rap тэмцээн. Яг одоо та бүхэнд хүрж байна. Яг одоо энийг YouTube-ээс үзэж байгаа бол 88 аппликейшнийг татаараа өчнө гэх юм бол дараагийн дугаар буюу энэ оны сүүлийн батл 88 Films дээр орох болно. Тэгээд Rap батлыг дэмждэг 88 Films-тэй баярлалаа. За ингээ бүгд залуусаа чимээ гаргая. За тэгээд одоо манай шүүгийн дөрөв эхэлж ингээ 32 баталж байна тий. 32 баталчаас шигшигдэж шалгараад үлдсэн дөрвөн залуу маань гал асаахаар ирсэн байна. Тэгээд Last X. Hi guys, Борот өдрийн Last X байна. Намайг одоо инх цэцгийн инх сайхан гэдэг энэ жил 26 настай Улаанбаатар хотын Налах төрх төрж өссөн залуу байна. Тэгээд ерөнхий баталд нэг 10 жил 7 малдгаар ангиас хойш дурлж эхэлсэн. Тэгээд ангийнхаа хойно ангийнхаа залуучуудтай батал хийсээр байгаа. Тэгээд үдэг хүрсэндээ ерөнхий. Тэгээд ер нь нэг 5 6 настайгаас хойш хипхоп сонсч өссөн. Тэгээд тэрнээс хойш дуртай болсон да. Ер нь л рэп юм бэ л үзэж баталтай танилцсан да. Үгээр ингэж холбож болт юм байна. Ингэж баталтаж болт юм байна. Иймэрхүү элементүүд юм байна. Ингэдэм байна, тэгдэм байна. Тэгэхээр бүгдийн л дэмбэгээс орж авсан да. Батал ороод яг дэмбэ болж ах үед орё гэж боддог гэсэн ч гэсэн арай жоохон байсан юм аа. Тэгээд сүүл дивжээ гарч ирсэн. За сис нэгд нь орё гэж бодож ирсэн. Тэгээд нэг ажил төрөлтэй арай амжаагүй. Тэгээд сис хоёр дээр нь орж ирээд эхний шатанд DS дэлгдээ тасагдчихсан да. Ахын дүүнэр 50, ах нь энэчээ түүмэр 50. Харин чи сайн дал галсан. Энэ бол миний цуврал алгын ээлж тохирогч писта дахиад нэг мал утсан. Ер нь л айгу чанга өрсөлдөгчтэй таарсан эхний дугаар дээр. Тэгэд миний ч бэлтгэл айгу муу байсан. Үнэхээр хангалтгүй байсан. 15 хоногийн дараа болсон баха хаалтаагаас хойш. Тэгээд яг тэр хугацаанд бэлдэх зав үнэхээр олдоогүй надад. Өглөө 6 гээд ажилтаа 12 гэж хардаг. Яг тэгээд тэр хоорондоо юмнуудаа бэлдээд тэгээд хангалттай бэлдэж болоорой амжаагүй. Тэгээд уучраач болохгүй жаал тэгээд хасагдсан шүү дээ. Хасагдаад дардаас нь спешиал дугаарууд ганц хоёр батал хийгээд тэгээд хүмүүстэй яг татнасаад дивжиг идтэй татнасаад нэг иймэрхүү гээд ахнаар махнаар үеийнхнээсээ ингээд мэдээлэл цуглуулад туршлагажаад тэгж бэлдэж орж ирсэн дээсээс 3 дээр л дээлтэй дугаар дээр л амар их юмсарсан. Йоо, энэ бол рэп төвчээ. Үгсээр байлдах хэний ч юм нээлттэй тулаа. Энэ бол дээлтэй дугаар. Өв соёлоо удамсуу түлтэн дээдлэг ухаан. Хожим дурсгадаг хөрс тавьсан мөр бүртээ ам шингэн. Дээцээс үг сонс энэ батлыг могоожилж хүртэх ав шиг гэн. Батал дуудагдлаа би цогшиг үхсээрээ тайзыг галдан дуртай. Өсөлтөгчд хэмлээ. Бардан бэ шалдан гуйтайгаа. Тэрэн дээр уулын ингээ сайн бэлдсэн гэж бодсон боловч Виктас надаас арай илүү бэлдсэн байсан. Тэгээд арай богинох нь 2 минут гэдэг хугацаанд тааруулаагүй. Тэгээд ингээд угаасаа 16 бичдэг байсан юм чинь. Тэгээд 16 гэдэг ингээд болчихвол үүдээ ингээд оцсож арай багдуулсан байсан. Ерөнхий. Тэгэл ер нь ялагдсан дөө. Өөрийгөө хурандаа гэж шалуу. Би бол чиний генерал байна. Номхон зогс нөхөр тэргээ. Тэндээс машин гарыг нэ. Холдуулаач нөхөр тэргээ. Тэр орчин бол айгүй гоё байсан шүү дээ. Угаасаа яг хуучны ностальжик агаартай айгүй байсан. Рефтэж ер нь тэгээд зооныхоо системийг өөрчилсөн бидэрт айгүй давуу тал болсон л та нөгөө шууд анх баталтаа тасагчдаг байсан бол одоо л тийм байхгүй. Тэгээд оноо цуглуулах зарчмаар зооноосоо гарч ирээд тэгээд нэг сайн хүмүүс хоорондоо таараад тасагдаад нөгөө нэг жоохон муунууд нь дэшээ гарах ч юм уу тийм их байхгүй болчихж байгаа болохоор ерөнхий бидэрт айгүй хэрэгтэй л шийдлээсэн тэр бол. Монокейтэй хийсэн батлын хувьд л угаасаа яг нөгөө нэг EP1 дээр Виктоцд ялагчаад хоёроор гарах нь тодорхой гэж бодоод тэгээд Монокей угаасаа зооноос нэгээр гарна. Тэгээд Монокейтэй батлахын тулд ерөнхий ингээд үлдсэн 2 зооныхоо батал тэгээд арчдээс спешиал батлахын дундор Монокейтэй хийх батлын юм бэлдээл байжсэн. Тэгээд нэг иймэрхүү илүү яаж илүү бэлдүү, яаж илүү сонирхолтой байх уу, яаж илүү ингэж давж сэтгэх үү гэж бодсоор байгаа л нэг тийм батал хийсэн дээ. Ажилгүйгээд байгаа лалрууд нь шүүгэнтэй 2 эсний хүрэнтэй олчих, муулж комент бичдэг пистакууд нь харин монгол хэлнийхээ зөв бичгийн дүрэнтэй олчих.
Яг тэр нөгөө тайз руу манай шууд өргөөд гаргацсан шүү дээ номог тэр батлын дараа. Моники ингэ төрүүлж ярьлаа хүмүүс дагаад пластикс гэж амар гоё хэлсэн. Арай балааг байгаа ч гэсэн нэг юм зоригтой хүрсэн юм шиг мэдрэмж авсан дээр үед. Ерөнхий яг өмнөх дугаарууд одоо батлуудаа л ерөнхий өмнөх дугааруудаас арай илүү бэлтэж байгаа. Тэгээд даваа талаатай таарсан, даваа талаа л тэгээд химэртэй бас амархан өрсөлдөгч биш. Тэгээд СИС 2-ын финалист. Тийм болохоор ерөнхий сайн л бэлтгэх бол угаасаа боломж байхгүй гэж бодож байгаа. Тэр гур бол одоо надад л 3 талгаатай луу шиг л харагдаад байгаа шүү дээ. Аль нь ч яач магадгүй айгүй хэцүү хүмүүс бүгдээрээ л ер нь арт түмний үгтаад дэмбэгээс дивжээр ганцаа тэгээд химэртэй залуу даваад л яг Монакид баталтай нэг төсөл дээр нийгэм рүү ч гэж ихэнхэн зөөр нэг үзэгчд рүү сошиал медиагийн комент бичигчд рүү л хандаж хэлсэн үг л дээ. Уусаа ингээд яг ороод харангууд бүр нэг хинч мэддэхгүй хач юмнууд бидрийг ингээд ажилгүй малтар нэтрээ гэж хэлдэг л дээ. Яг үндэ бид нар энэ зүйлийг дуртай болохоор хайртай болохоор ажлынхаа хажуугаар хийгээд явж байгаа зүйлүүдийг маань ингээд шүүмжлээд тахаар надад үнэхээр таалагдаагүй л дээ. Хүмүүс яг л бүгдээрээ адилхан ажлынхаа хажуугаар надтай цаг цаваа ингээд гаргаад дуртай зүйлтэй сонирхолтой ингээд өөрийнхөө хугацааг зарцуулаад явж байгаа хүмүүсийн хийж байгаа зүйлүүдийг юу ч хийгээгүй, юу ч хийж мэдэхгүй хинт ч хэрэггүй хүмүүс шүүмжлээд тахаар үнэхээр таалагдаагүй л дээ. Тэгэл юм авчлаад хэлцээ. Даваа 7. What's up guys? Даваа гаргийн өглөөний 7 цагийн сэрүүлэг байна. Тэгээ та бүхэнд дахин уулзж байгаадаа таатай байна. Намайг Отгоны Отгон баяр гэдэг одоо 23 настай. Би болон season 3-т орохгүй гэж бодож исэн боловч тэгээд Payback Тэмүүлэл хоёр орно гэхээр тэр хоёроос өшөөгөө авахаар эргэн ирсэн. Даанч тэгээд тэр хоёртой таарсангүй шүүгийн дөрөв тэр хоёр байхгүй байна. Харамсалтай. Тэгээд season 3-ын тухайд бол миний бодож иснээс илүү агсан төвчөнд хүрсэн байна. Бас ч болмооргүй залуучууд орж ирсэн. Одоо шүүгийн дөрөвт эхний батал Last X-тэй таарсан. Тэгээд Last X-тэй өмнө таарсан Moniki Champion төлөө яригдчихсан бол одоо би Last X-ийг ялж чемпионыг авна гэсэн зорилготой л байна да. Миний хувьд өөрийнхөө хийсэн хамгийн сайн батлыг отхон мөнгөтэй хийсэн батл гэж боддог. Би хуцдаггүй, хаддаг гөлөг, харин чи эргүүцэн төлөг. Би чиний дэргэд баг ухаалаг машин. За энийг аваа бис таван чи түрүүндээ дунгаацсан байсан. Яа. Тэн дээр бол өөрийн бүрэн бэлтгэлтэй ирсэн. Бас отхон мөнгө ч гэсэн миний өдөөс үнэхээр гоё баталсан. Үнэхээр гоё харилцантай байсан. Бусад хүмүүсийнхээс гэх юм бол Moniki Last X 2-ын батлыг хамгийн сайн батал гэж хэлнэ. Орох жоо залуучуудын бол хаалттай шатыг бас доогуур өгнөж болохгүй. Хаалттай шатанд тэнцээд гараад ирэх юм бол чи Виктозийн, Ардигийн, Даваадлогийн анзааны батлар болж болох боломж байгаа. Ардид ханджилгэхэд баярлалаа гэж хэлээ да. Season 1-т энэ зүйл болох гэж байна гэж надад мэдээ өргөсөнд бас 10 жилд маш олон батлыг надтай хамт хийж намайг сайжрахад тусалсанд баярлалаа гэж хэлээ да. Тэгээд олон шүүгийн дөрөв дээр дахиад чамтай таарэ гэж бодсон боловч энэ байсангүй. Комментээр муулаад идэг залуучууд хэлэхэд season 4 та нарын үе тал үргэлж нээлттэй season 4-т ороорой. Хаалттай шатнаасаа гараад ирээрэй гэж хэлээ. Хэрвээ орж чадахгүй комментээр муулаад их юм бол та нар хичнээн энэ зүйлд хайртай байсан ч гэсэн энэ зүйлийг улам муухай харагдуулж байгаа шүү. Тэгэхээр дэмждэг хүнээ дэмж, ямар ч үзэн ядалтай байхгүй чадал байвал season 4-т гараа гэж хэлээ та. Чибрушкэт хийдэг батал дээр бол үнэхээр айж исэн. Өмнөх эпизодууд дээр нь угаасаа яалтчгүй тодорхон Чибрушка байсан шүү дээ. 12 саяас атгаа доббол явах гэсэн. Маань хүн мөнгө өргөлтөд микро шуганд гаргав. Надад нэг тийм симхи гарсан ганцаахтай баталдаг дээр аав хүү болж нэг гэр бүлийн хоёр болж баталдаг. Тэрэн дээр тэр симхийг ашиглаж би бас нэг ахын юм шиг Чибрушкатай баталтад үзүүл яадгийн нэг тийм аргыг л хэрэгэлсэн дээ. Батлын дараа Чибрушка ч гэсэн ирээд та нар гоё байлаа гэж хэлсэн. Чибрушка ч гэсэн яг тэр дугаар дээр үнэхээр сайн байсан. Та бас нэг хацдахад нэг тийм харамсвар хүмүүсийн нэг байсан. Батл эхлэхийн өмнө ер нь дугаар болгон дээр өрсөлдөгч ирсэн байгаа. Пост баатрууд ирсэн байгаа. Бэлтгэл хэрвээ л гэж асуудаг та хамгийн ихэнд
Баатал дуусны дараа бол бид нар хоорондоо чи тийм байлаа, ийм байлаа. Тэгээд дараагийнх тэр хилдүүлээ ингэх юм байна гэд нэг тиймэрхүү үзэл бодлоо солилцдог. Тэгээд бүгдөө яг тухайн дугаар дээр бааталцсан 2 хүн ч гэсэн ингээд хоорондоо гар бариад ялсан ч ялагдсан нэгэндээ за дараагийнх тэр гоё шаагаарай. Амжилт хүсье, чи чамп аваарай гэдэг нэг тийм юу байна. Баатал тэр хичнээн нэг рүүгээ атаклж байгаа ч гэсэн доромж бас явж байгаа, хараалын үг ч гэсэн явж байгаа ч гэсэн тэрийг намайг доромжилсан гэж хүлээж авдаггүй. Угаасаа өөрөө ч гэсэн тэр зүйлийг урдаас нь хэлж байгаа болохоор Баатлын дараа бол тэр зүйл бүгд мартагдаад хамгийн хүчтэй панчууд нь яг зүрхэнд ороод ингээд хариад ярихад бас гоё байдаг юм да. Ноби Кунай эднэр бас орон нутгаас ирдэг. Би бол угаасаа хүн болгон мэдж байгаа харангаагаас ирж бааталдаг. Тэгээ энэ зүйлд хайртай болохоор дуртай болохоор л ер нь холоос зөрж ирдэг дээ. Season 3 маш өргөн цар хүрээтэй болж байгаа. Үзэгчдийн хувьд, баатлуудын хувьд тэгээ зооны баатал гэдэг бас амар гоё нэг ороод тасагддаг байсан бол одоо ямар хөө баатал вэ гэдгээ таниулаад гарахаар болсон. Бас тэрэнд бол нэг тийм аавштай гоё тал байгаа. Тэгээ өмнө нэг манай сумын хүмүүс л те манай сумд л таньдаг байсан бол одоо аймгийн цар хүрээний хэмжээний аймгаа төлөөлж оролцож байгаа нэгэн гэдэг шиг ер нь бол бүгд таньж байгаа таних хүмүүс бол маш олон болсон. Манай үеэл дүүнер нэг одоо нэрээр дуудахаа болсон. Өмнө Баярахаа гэдэг байсан бол одоо Даваадлаахаа гэдэг болсон. Үлсэн 3 хүндээ хандаж хэлэхэд бэлтгэлээ маш сайн хийгээрээ. Очин шүүгийн дөрөв чинь нэг хүн Даваадлаа байгаа. Тэрийг үргэлж санаарай гэж хэлээ да. Энэ зүйлийг өдөө хүртэл авч явсан баатлуудаа баярлалаа. Үзэгчдэдээ баярлалаа. Тэгээ энэ зүйлийн ард хэн байгаа вэ? Мэдээж Black Scott байгаа. Black Scott-ийнхандаа баярлалаа. Make some noise. Йоо. 1919-50-с хинч байсан залгаад хуулийн зөвлөгөө аваарай. Заалгуулаад өргөдлөө гаргаарай. Хуульдаа ус бити юм өргөмөр байгаарай. Бас оюуны өмчийг хууль бусаар олборлж байгаа нөхдүүд үнэхээр нээр барж байгаа шүү. Одоо мал талаас ирсэн улаана. Бид нар хууль үгүй юм биш хуулийн ферм ярьж байгаа шүү. Йоо. Чиний хүсээд байдаг, гөхсөөд байдаг ориглын чинь хамгийн өндөр зэгт нь харанхуй ноёлоо. Раунд 2-ын фейлдүүлж микрофоныг нэргэлдүүлээгүүл тэмүүлт гिचгч барахгүй ноёлоо. Тэр нэгт тусал нүдэмс газар унгаж үзээг үнэхээр шазрын хүүдээ, аргач гүүдээ, нүүрэн дээрээ Марианы хонхор шиг 2 нүхтэй. Чамшиг байгалийн гам шиг нүүрэн дээр нүүрлсэн тим писта энэ дүүрэгт үлдсэн юм уу? За хацар матраа бас юунд түлчтэй дээ тэнийг устаа чи эндүүд ч үдсэн юм уу? Season 3-т харанхуй шаасан. Холын замдаа би бүхэл хаазаа нэмдэг. Байгалийн бас нэг бичигдээгүй хөл зам дээр нэг үхэр гараад ирдэг. Йоо. Энэ бол миний хүч фистам. Харанхуй өмхийгч гэрэлтүүлэх хүч фистам. Эр хүн тугч өрн тугуулч хариулна хүч фистам. Хин нэгний хурмын бүгжийг ах мөнгө чиний гарт зүүдэн чинь л баригдана. Слипид баярхаа шагаа тэрний чи хажууд хинч мөнгөтэй айлын өгч байгаа. Өөрийнхдэрээ өрөөлийн хоолыг нэмсэн ч өлөн гиз чинь чадахгүй байгаа сте. Оюун эрдэнтэй барьцаа шагаа чи банк ус дээр л орлого нотолж чадахгүй байгаа сте. Season 3-аас намайг ялж чадах пистаг л сайн штэ. Чи их дээрээ хооронд биф байхгүй гэхдээ стейк бол байна штэ. Nice. Хацсанд нь гал асан. Харин тэр усан нүдэл нь марах юмгүй үүнтэй. Хачигшиг гажиг фэнүүдийн хувьд 5 цагийн ханш нээсэн юм шиг үхрийн мах нь үнэтэй. За даваад болоо чимээ гаргая. Тэгэхээр найдаж байгаа шүү залуу мань. Өөлөхгүй гэж ардгийн мөрийг дэрлээд UP Street Food-д багтахгүй болохоор хүмүүсээ дагалаад фантам дээр хүрээд ирлээ. Энэ мэдээ залууд миний хэмжээнд хүрэхэд мэрийг олон жил байгаа. Тэгэд миний өрсөлдөгч юм уу те? Та нар хэнийг дарамжлаад байгаа? Тэгтээ респект шүү. Монгол гэдэг хэлээр баатлаг хийж эхлэхдээ жирийн нэгэн малчин залуу арын сайхан хангаануудаас эхлэлтэй үзэн ядаж үхэд чадаж хараасан бүхний хараалыг өмгөж чадаж үдийг гэрсэн баатлууд дээр панчлайн метафор бортлээ дээр өндөр өөрийн нэрийг өндөрт өргөж чадаж болохгүй зүйл бүр дээр дуугарч нийгмийн асуудлуудыг бидрээс төрүүлж хардъя. Тийм ээ тэрхүү бол ардъя. Харин чи пистам юу чаддгийг. Тэмцээгийн хамаг том гэсэн харчуулыг өдийг хүртэл гिचээ шиг чи өртөөлүүллээ. Гомдлого үстэй би дахиад нэг орон нутгийн пистаг тэнгэрт өргөж хөдөөлөв. Nice.
Өөр чиний чамшиг хоосон толгойтой пистагийн дагцанд буухтай нүгэлтэй хүүр бултаг үнэт тавиа. Үхэл ямар байдгийг хар. Орой бүр уул шиг ихнэрийнхээ газан цуухтай үхэлтэй нүрдүүлдэг хүний царай. Тэгэхээр энэ биста уул шиг ихнэрээ даахгүй ш тийл давдаг, баг хил давдаг. Харин би бол Монгол улсаа дагдаг, дээр нь гарахгүй хүн болоо гүрсээ уулын ингэж дийл тавьдаг. За яг биста минь чиний амьдрал мөнхий харахгүй. Чи хизээш над шиг цагаан гүнж үлсэд зэрэхгүй. Бас их нутагтай харалцсан лалар минь чи аль ч улсад цагаачлал хүсэх хэрэггүй. Ямд хүмүүс бидрийг ангилчихлаа. Хэд оноогоос тусна. Би яагаад дивжээгийн хамгийн хар халтар пистанартай шаагаад байгаа юм бэ? Миний онгороос бусна. Шаацгаан зүудэр тааруулахгүй бол чиний амьдралын нараа гин шүү. Бас пистам хүүхдүүд алхаа болохгүй бол би чиний бүксэнд спираль хийн шүү. Шалгуулсан пистагаа дагаж гарч ирээд гिचэн шиг өмнөөс нь гинад гин шүү. Бас раунд 2 дээр олигтой юм үзүүлээрэ пистам энэ сис 2-ийн финал биш шүү. Make some noise. That's the trick. Йоо. Бусдын айцаас таашаал авдаг над шиг лалар энэ реф дэвжээ чи байдаг үлээ. Чи ч нэрээ найзхнаа зайдаг лөө. Тэрээр найзхнтайгаа уулзахаараа би бинийхээ нөхрөө шагаана. Чи үл ойлгомжтой. Гэхдээ найзхныхаа хувьд чи зүгээр л мөнгөнийг хаана. Йоо. Чи реф дэвжээгийн финал дээр хизээж гарахгүй, намайг давахгүй. Хэрвээсээ дах юм баг чи угаасаа чадахгүй. Би чамайг алахгүй, гэхдээ чи энд додохгүй тийчгнэ. Дахиа, гахаа, шаазгай, үхэр. Блэкгот нь би гэж юм. Түүний доотлонд гимгүү. Үлийн үр тарих учиртай биш зөвхөн шэхэл учиртай юм шиг. Юу гэдэг лээ? Өөгч биш булчирхаач биш. Йоо, тэрийн түүнийг зэрлэг нэгэн гэж итгүүлэх гэж орлоно. Зүгээр л гадаа онуулах гэж үзэд тардаг. Пластикс хотод ажилладаг. Оройны 22 цагаас хойш налынхаа үзэн яддаг. Йоо, түүнийг улаан хивээс авахгүй дэлгүүр ороход худалдагч нь хэлсэн. Манайд олон төрлийн сонголттой биш шүү. Тэгээ найз өхрийн хальт тарснаа чамд ганцхан дэвсгэр хангалттай юм шүү. Уг нь манай хүн найз өхнөө насаараа унших судар гэдэг. Түүнийт нь би мэдэж битсэн юм аа. Номын чи хавцаар нь дүгнсэнгүү дэлгэж үтсэн юм аа. Йоо. Одооноос танай нутаг ар ханга налай айх болно. Бид нар нэгэ гэд дуудаг. Чамаас энэ үсэг харагдахгүй. Тэгэхээр чи юм уу ал айх болно. Йоо. Сайн бид аз гэдэг тосч ирдгүү шүү. Тэгээ гарт өрчөө бистам зөвхөөс үхэрч босч ирдгүү шүү. За ингээд дуусгыг сэтгэл эмзэглүүлэх бүксээ ингээд болчихоо да. Тэгээ тараалгуулж өрөөлгүүлсэн ч дараа жил гарч ирээрээ боржуураа. Заавал чимээ гаргая. Би байхгүй бол энэ цугласан хүмүүсийг сонсох айдуу хин хийх юм бэ? Бас нэг мөнгөтэй айлын өгтгсөн үү те? Үнсүүлэх ээжтэй өргөө ирүүлэх байхад хин намайг ядуу гэх юм бэ? Чи ойлгохтой батал хийждэг гэсэн бол түрүүн фүүдтэй дийл хийх чи би үнэрхэд явах вэ? Бас чам шиг халтар бистадаар салтаагаа нээждэг бол би тэр бүхэнд үнэрхэд явах вэ? Энэ үрдэл явхад бидний барайн л өрөх гараа нь л тижил. Харилж яваараа пистам нэн чиний архинаас гарч магадгүй дараагийн жил. Гэтэ би чамайг архичин гэхгүй танхаа залуу балга ирүүч яриаггүй чийл. Гэтэ энэ юу вэ? Танхаа ирүүл чи мөрөөдлийн харааны шил. Нуугаад явахдаа чамтай таарснаа сонсоо Тэмүүл энэ төр бас гараад ирэхгүй гээд имээс нүнэ. Энэстэ бүрүүхтэй баталж явахдаа чамаас том хар миний салтай дунтаж байна гэхтэн ихнэр нь хамгийн хинээс хүн. За үгсэг гэсэнтэй. Димигээ дах түүхтэд урдаас үгсүр чирлдэхий. Чи хэлдэ та нарын хин чин наа чи үгсийг төгсөрч гэрэлдэхий. Хачин лалруудад нүүр өхөөр өөдөөс бүх зүг цэрлдэхий.
чанар шиг байсан байранда байгаагүй үргэлж урагшилж байсан болохоор би тэрийг өксөх гэж нэрлэдэг. Би хичнээн магтаал дуртай ч чам шиг ерөөл зоглож үзээхгүй. Бас эхнэр нь эрүүл мэнтэй хайртай. Гэхдээ энэ пистата сууснаас хойш эрүүл олж үзээгүй. Эмэрхүү пистанаар 3 тэнцэж зооноос гардаг. Би чам шиг лалруудыг ялах болгондоо үзэн ядаг ч гэдэг бонус авдаг. Бас хизээч өөдлөхгүй үргэлж дордож явна гэдгээ өөрийнхөө нэрний 7 гэдэг тооноос хардаг. Бас миний мэд хамгийн өөртөө хайртай писта эхнэрийнхээ дэргэд толин тараад боовсаадаг. Тарих гэдэг яраалгүй гүнээс утга түг сундрах үгс спин орлогч амин сүс гिचимэн. Рэп батлыг харуутын орлог гэсэн үү те? Тэгвэл би энэ чинь амин 8 байна. Миний хараад идсэн цагаан бүксийг үүс гэж. За хоёр баатчтай баярлалаа чимээ гаргая. Ер нь бас амар. Яахын нэг нь бас илүү хэцэнгүү тийм бас ойрхон болчлоо. Гэхдээ би яг нэг ласт л өгч. За миний хувьд ч гэсэн энэ удаад ласт X илүү болоо. Чимээ гаргая. Гачаа маань хоёр баатчтай баярлалаа. Даваатлаа маш их баярлалаа. За guys тэгээд өнөөдөр бас бааталтай энэ сайхан өдөр манай Чебрушка маань 18 нас хүрж Баатлаас төрсэн дээ. бааталаас дөнгөж төрж нас төрж байна. За тэгээд түүнд зориулж бэлөө ирсэн байна. Лаан ялаа. Happy birthday dear Чебрушка. Happy birthday to you. Тэсэн дөрөв чат болороо гэж. За тэгээд манай ерөнхий ивент тэтгэгчээр 88 Films application ажиллаж байгаа. Хэрвээ татаагүй бол яг одоо татаараа учрна. Энэ оны сүүлийн дугаар зөвхөн 88 Films application дээр орох болно. За ингээд илүү дутуугүйгээр. За одоо ингээд хамгийн хатуу баатлуудын нэг болох гэж байна. Тэгээд бүгдээ бас хүсэж хүлээжсэн баг би бас одоо энийг үзэх гэж ирлээ. Тэгээд манай ганцоо баруун талд ирж зогссон байна. За, сайн байцгаана уу. Гамболд өгтэй ганц зэрэг байна. Тэр 1992 онд төрсөн. Хорооллын 39-ны 93 дугаар сургуулийг 10 онд төгсөөд 2014 онд соёл урлагийн их сургуулийн уран зургийн анги төгссөн. Тэгээд тэрнээс хойш чөлөө туран бүтээл хийгээл явж байна. Хоёрдугаар курс ахта 13 онд Рэптимбэд орж ирсэн. Бүснээсээ боож өгнө гэж орилж үлээ. Гэтэ чам дүүлсэж тавилан байхгүй учраас чиний хөлх минийх ориг тэлээ. Тэр үед анх пантом дээр болдог байхад нь очиж нэг үзчихэл хипхоп дугасаа дуртай байсан болохоор орё гэж бодоод эхний 5 дугаар дугаар дээр нь ороод тэрнээс хойш 5, 6, 7, 8 дээр нь орж ирсэн. 8 дээр нь 2-9-2 баатал гэж зохиогдоод тэрэн дээр нь одоо Мабранттай хамт ороод тэр үедээ нэлээ баял болж ирсэн. Дэмбэ 6 дээр мовчийн гаргасан салаач модон доор хүмүүсийн тархиж шигдсэн байна. Та хоёр зориулаа бит хоёрыг хөл хүртэл гутлан дотроо ингэсэн байна. Тэгээ тэрнээс хойш энэ Рэптимбэ жоохон уналтын байдалтай болоод тэгээд хайцсан байж байгаа сүүлд рэп дивжээ гэж хийх чаа гээд мега багийн хоёр санал тавиад орох уу гэд. Тэгэхээр нугасаа дуртай юм чинь тэгэл шай гээл эхний дугаарт нь ороод одоо тулгаж байгаа Викторцтай хамт таарал Викторцыг хосч үлээ. Чам дунаад явж хүлэг байхгүй. Олон донших шүлэг байхгүй. Нийлэн явчих бүлэг байхгүй. Тим дээр чимгүүлэг байхгүй. Season 1 дээр бол яг хөө тэгээд тэмүүлэлд тусуулаад цаашаа яваагүй. Баатлыг хийхээс өмнө мега над хэлсэн. Над хэлгүү дадагаа гаалаад. Ганцоо гараа зүг болгондоо өргөдөг. Яа гаал. Тэгээд season 2 дээр болохоор аргын байдлаас шалтгаалаад өөрийнхөө өмнөөс рүүдийг баталтуулаад тэгээ хайсан. Одоо season 3 дээр бол саад болох юм алга. Чемпион авахд надтай маргах юм байхгүй сте. Манай аав ээж хоёулаа зураач хүмүүс. Тэгээд тийм болохоор би ч багасаа зураг зурагт толтой байж байгаа л. Тэгэл
энүүгээрээ явчих гэж бодоол. Тэгээд дүрслэх болгын соёлын дүрслэх болгын дээд сургуулийн уран зургийн ангид ороод тэгээд төгсөнгүүтээ би чинь шууд зураагүй бас тэр онд чи би чинь нөгөө бас хоол их дуртай. Тэгээд төгсөнгүүтээ нэг жил мэл бас юу ч хийхгүй явж байгаад юу нэг гүн шимгээ тогоочийн курст сурч тогоочийн 2 дугаар зэрэг аваад тэгээд тэрнээс хойш хэсэг бас хоол хийж явсан. Тогооч хийж. Тэгж жагаад 18 онд Япон яваад тэнд 3 жил байж байгаад ирээл тэгэл дундуур нь зураг зураалаа. Дэмбэдэл чинь болохоор юу Рив Тэмбэлиг гэдэг байсан. Тэрнийг 6-7 хүнтэй юу. Тэгээ тэр хэд нь яг нэг оргил батал болчдөг. Тэгээ босдууд нь ингээл нэг барыг үг хэлэхгүй хасагдаж масагдал. Тиймэрхүү. Тэгээ дивжидэл болохоор Дэмбэгийн хэд аягүй нөлөөсөн гэж бодоод байгаа. Панчлайн сүүл халбалт тэмтэл дээр. Тэгэл одоо season 3 дээр бол бүгд л чигдв шүү дээ. Юусоо бүгд л амар панчлайнтай зүйл албалттай wordplay гэдэг болсон. Хүмүүс анх нөгөө Дэмбэгийн үед чинь баадлыг нэг хэрүүл гэж ойлгоод байсан. Орондоо хэлэлцсэн залуучууд буруу үлгэлдээр байл гээл. Тэнгүүд одоо болохоор Рив Твжигийн үед болохоор хаасыг үл хүлийн зөвшөөрдөг болсон ба шүү дээ. За сүүлд нэг рил яваадсан нэг юу 20 мэмөний найран дээр нэг хоёр найз хоорондоо бааталтаал одоо энэ том цэнгэлтгийн тайзан дээр бас бааталдаг болсон байна. Нүкс бол надтай үг сүрэх болоогүй 20 наадхаа. Авахыг заахан гинэ. Энэ писта хойд авда. Төдийгөө сүдний фантомын урд бааталдаг байсан ч алуу төв цэнгэлтгийн тайзан дээр шаадаг болсон байна. Тэгтэл чи хөшөө цаашаа хиймэлээ шүү. Рэп төвчөө миний хүмүүсийн качыг хөгжүүлж байна. Хөшөө цаашаа хийвэл сайн шүү. Make some noise. Чи бол байна шүү. Хятадын хувьд бол Хятад зугаасаа аюусаа бэлддэг юм шиг баатал болгон дээрээ. Ер нь аюу сайжирсан цаачсан. Болиг хэд л утас цаас харахаа болцсон. Өөртөө ихтэй болцсон, delivery сайтай болцсон. Wordplay нэг бааталтай доор ажил 3-4 өөр нь хийж байна. Тэгээд яг өмнө нэг шааж болсон дахиад шаач болох байлгүй гэж бодож та. Одоо ингээд шүгэн дөрөв төлцсөн нөгөө гуравтаа хандаж хэлэхэд амжихгүй шүү лалруу да гэж байна. Амжилт хүсье. Хинж чам болгон таашгүй дөрөв үлдчихэд байгаа. Болцгоо. Бүгд л аюусаа. Тэгээд season 4-т орох түүнэлд хандаж хэлэхэд ганц чухал point нь ерөөсөө л үгэж ажиллаж уцаа харахаа болоод юм харахгүй л баталж байгаа. Гэжлэл бэлтгэлээ сайн хийжүүл тэл чинь тэгэл нэг 16 punchline 32 мөрөв чинь чэйжлэхэд юу бахад тэгэл ороод ирээрэй гэж хүсье. Түүний өрсөлдөгчөөр Виктор. За сайн бяцхан уу намайг үлзээ өрөөнд аваад гэдэг одоо 27 настай. Виктор гэдэг нэр ерөнхийдөө хүмүүс ол мэдж байгаа Рив Твжигээс. Би болохоор одоо газ компани болохоор мэдээлэл технологийн техникч гэдэг мэргэжлэр ажилладаг ийм хүн байна. Би болохоор багасаа л ер нь тийм хөгжимд бол дуртай хөвгт байсан. Эхлээд болохоор рэп чиглэлтгүй ер нь бүх төрлийн хөгжим сонсох дуртай байсан. Хамгийн анх 8 Mile гэх киног үзээд ямар гоё юм бэ л гэж бодож ирсэн. Монголд рэп тэмбэг олж үзээл тэгэл ваа Монголд бас юм болт юм уу гэл хэлээ сонирхол бүх дугааруудыг үзэл өөрөө бас ингээл ганц юм хүн бичиж үзээл тэ ангийнхаа хөвгтүүдийг шааллал. Тэг сонирхол яг орё гэсэн бодол бол тохоо үед нэг байгаагүй. Тэг миний хамгийн анхны батал болохоор одоо рэп тэмбэгийн ганцаах байсан. Викторийг хинч барахгүй. Энэ бол бараг хууль байна да. Одоо ингээ баатал туслаа гэртээ хараад уйл байна да. Season 3 дээр болохоор яг жинхэнэ өрсөлдөй те хүчээ үзээгээд ер нь бол чемпион төлөө бол зорцсон байгаа гэх юм уу. Lastix болохоор ер нь season 3-ыг миний хувьд болохоор амар эхлэлийг нэмэр ширүүн тавьж өгөх гэх юм уу. Дандаа л хүнд өрсөлдөгчтэй таарч гисэн. Тэгээд би угаасаа Lastix ер нь season 2 дээр бас анзаарсан байгаа шүү дээ. Тэгэл окей энэ залуу бол season 3 дээр нэлээд чанга орж ирэх байх таа гэд бодчихсон чи яг Lastix-тэй таарсан байсан. Башнам би чаг таалалгад маргааш хамуудыг чи сонсохдоо оппозитийн гигэн цагаан Нийт 5 батал хийсэн байна энэ хугацаанд. Тэгээд сул өрсөлдөгч гэж байсангүй. Одоо Lastix байна, Sleepy байна, Hopstar байна тий.
Тэгэд eenэвэ сүүлд артв тулаан бол тулаан тий. Тэгэл таарж байгаа юм чи тэгэл бас чанга хүрсэлдэгсэн нэг. Иргэн цэр минь групп авах гээд тэргэн цэр дээр суужгаад ирэмдэг болчвоо. За тэгээ баатлаас рэпрүү төрж ийн гэдэг буруугаар ойлгоод жирэмсэн болчвоо. Season 4-т арах сонирхолтой хүүхэд залуучууд байлаас. Тэг хандаж нэг юм хэлэхэд бол ер нь харуулах юмтай байвал ер нь оруулах зүгээр л гэж боддог. Миний хувьд болохоор одоо ингээд зарим нэг чадаар ингээд дүүнерч юм асуудаг байхгүй юу. Би ингээд season 4-т арах гэж байгаа маа ингээд ингэж байгаа тэгж байгаа гээд тэг юу гэж хэлэх үү гээд тэн дээр би амар гайхдаг байхгүй яг юу гэж хэлэхээ мэдэхгүй бол бас орж яах гэж байгаа юм тий. Үнэхээр яг өөрийгөө харуулъя дотроос ч нэг юм буцалж гэнэ үү тий. Битсэн юмтай байх хэрэгтэй. Харуулах юмаа мэдчихвэл ер нь болох юм уу. За ингээд Викторс эхлэх нь байна. Бүгдээр хамтдаа Викторс эхний раундыг үзцгээе. За юу яцгаа манайхаа өнөөдөр би нэг дуу битсэн юм аа. Ра 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 ра. Янз үед байгааз. За одоо баалтаж гэлээ. Ганзаа гэдэг байгааз. Надад хуйхлуулсгаа мэдсэрүүч яах гэж ирсэн. Чи орог толгой шир боллоо. Одоо камерлоо ороод энийг ирээ. Хулгаач шиг боллоо. Миний үед ганзаагаас тусдаа групп чаттай. Яагаад гэж юу? Тусдаа түрүү чат ч юм. Энэ бүдүүн бандыг илэгдэхэд бондгор үзэн панч ойлгодог. Хаанч голгодог залуу рэпер болвол анаалт болно. Гэхдээ өнөөдөр тийм зүйл болохгүй. Энэ баатлын дараа чиний үзэг бал хоёр пенальт үлдэнэ. Ганц олигтой баалахад ганц олигтой панч хилдэггүй толгой өдөн шодоо би. Би өнөөдрийг чинь булаахаар ирсэн болохоор чи одоогүй. Төмөр тавихаар ирсэн болохоор галын хороо цацааж. Викторийг өмнө нь ялсан гэдэг үг манай борог ацааж. Тиймдээ тийм бардам зогсон цалин нь орсон бацаан шиг. Чи тэгж тасагдахгүй алим нуруунд массаж. Чи түрийг машинаар зүүрлэвэл чи хөгшин бенз. Харин би бол Ferrari Pistament. Харин хүнээр зүүрлэвэл би мөнгө хүлэгч. Харин чи буудлын манаач. Өрөө авъя Pistament. Хүмүүс шалтгаантай болохоор намайг ирдээ. Натаа баалцсан хүмүүс амаа бэрдээ. Викторс над дээр өстө амар юм бэлтэж байгаа гэлөө. Писта чамаар яа дээ. Йоо. Рэп төвчгээс муу бүхэн ходур байг. Чи одоо слипигийн тохоо шиг алга болно. Викторс дөрөв үлдээд араасаа хэлэх дуртай. Тиймээс одоо надад нохоо шиг шаалгуулна. Шүүгийн дөргөөс чамайг шүүрдэн. Түүнийг хомхын тоос гэдэг. Викторс өөрийгөө 1 цаг секс хийдэг гэж яддаг. Гэтэ 59 минут доотгоо босгодог. Энэ онгой хэлдэг залууг зооных нь үнсээ тавихгүй яасан. Чиний оронд байсан бол би чам шиг сүнсээ зарахгүй байсан. Баатмат гэж байгаа чи устооч төмсөө тавихгүй яасан. Надтай үцгээ мэдсээр байж нэг аз авчирдаг золби шараа өмсөө тавихгүй. Тэр нотоонх чи мэдэж өнөө шин. Season 1 дээр надад season 2 дээр Моника чалгачаад уйлах гэдэг боо мөн биз дээ. Мөн. Тэр унтаж байгаа луу бүтээл унтаж байгаа охиныг цэрээхгүй шаадаг. Бас бай бүксөө ухуулах тавилантай учрын хамуудынхын дунд гэрээч байдаг. Ичиг жигшиг явцгүй үгсээр хин нэгнийг хараас нь новш. Чи бол хин нэгний доотхыг хөхөх нэгэн гөлөг одоо тэрэгтэй наадах араас нь унш. Тандаж хэлээ. Энэ баарт болохоос комеди эсвэл бодолцсон биш шүү. Менежерлүүч ярьсан уцаахгүй лээ. Цалингийн нөхгүй бодолцсон юм шүү. Хар пистагийн хажууд нь хар хатанч байхгүй. Баруун гарандаа дарваасаа олон бунд. Гэтэ зүгээрээ ахын чам 5 цэцэг өгье. Ард түмний хайдтай хүү ингээ хармаасан дунд умб. Йоо. Тэд дөрөгөө бацаанаас намайг асуусан ч тэ баадлын хаан гэж хивнэн. Чадахгүй байж чипопи хаалгаа онгоцоолоо шагаад хаалгаа хаа гэж юм. За ганцаалаа чимээс.
Ластикс илтгэр үсэр төвсөд энэ дээр баг чиртаа шахнэ. Цаг намайг шараа өмсөд ирэхгүй гэсэн. Би дараагийн сизон дээр шараа чипрошка дүгнө. Чи дараа сизон дээр шартаа шахнэ. Одоо битээ давраараа бистамын би чамтаа сая баатлахад саяшаан гиснээс ганцаа саяхан нэг YouTube channel хийсэн бэлээ. I show spirit. Энэ мармар гэсэн залууг би яаж баатлахыг хармаар үлсэн. Найз охтонд хүлхийд өгсөн чи алга болцсон бэлээ түрүү салтаандах барбар байсан. Иймэрхүү панчлайныг би дифтивчээр тамхи боксчиг хэрэгэлдэг. Харин ганцаа бизнес хийдэг. Гулгай массажны газар эрхэлдэг. Ганцаа чихэн рэпийг харуулахаар энд иржээ. Дааш түүний баатлыг үзээд рэп твжээ. Хойлоо энэ эсвэл чихэн трэп шит хийх үү? Чи тэгвэл миний хүнс болно. Эсвэл шатаад үнс болно. Би чамайг татж байгаа тамхишгэл уушгсан. Ягаад гэвэл би гүнс орно. Хин ялгыг шийдээ. Алив тавьчаач биетэй. Миний өрсөлдөг чийтэй. Гэхдээ уртаа гийтэй. За одоо яах чинь? Эндээс гараа шууд дуултуу. Яг үндэ чамайг тасраад унахад чинь түших ганц зүйл бол танаа гэрээ суултуур. Чи бол зүгээр холцгүй барайл, явцгүй яриа бөксний тариа. Чи чемп болноо намайг үгсний дараа мөн нусны карант. За тэгээд эцэстэн гэж хэлэхэд бас л нэг биз та. Амар шааждаг үстэй. За одоо тийш хараад энийгээрээ камер үүждэг үстэй. Энэ раунд дээр чамайг 5 тарихтанд би пистагийн чи ээстэн. DS-ийг ирэхэд дивжээгийн гацэг хэмжээнд дээшлэн. Хорон үгсийг бичээд амрангаа назгай бэлдээ чээжлэн. Юм бол ам уричка шагаа мо хазгаа хэлтэй шээсч. Найдвар чи чамаас жоохон дөлөөд тахын тийм амар үнэл таналтай юм уу чи? Яасан? Даралцын хэсэг цус харлаа юу? Маа чанартай юм уу чи? Ойлгоо мэдгүй умалцсан хошногон дээр нь ганцаа өнөдөр ориг тэлээгээл тоглоно. Чи эзэж тамаа гүйц төрүүлэхгүй. Учир нь би хэлээрээ өнхөр нь харин Виктас хэлээрээ доорсно. Виктасыг амархан сэтгэдэг цэвэрхэн хэлэхтэй л гэж шаацгаа гэдэг. Та нар бичгийн хайлд үтсэн юм уу? Өрөвдөлтөй арцаа чи мэддэг чинь яасан ахын дүү? Эцгийн хайлд утсан юм уу? Эмзэг сэдвийг ярьсан чинь шилний цаанаас чихэн хараа нээвстайг мөргөж магадгүй. Гэтэ би чам шиг хаа нэгтэй шорон дээр хөрөөж байсан, дөрвөж залаг өргөж авахгүй. Тулсан мэдрэмж яг энэ тайзан дээр өнөөдөр үүсчихлээ. Дөнгөж сая би Виктозыг хэдэн хэсэг болгоо хөрөөдөн зүсчихлээ. Хүмүүсийн муулаад яддаг тэр үнэндээ өөрөө өрөөсөн төмсгтэй. Урдаа саяны шиг хуцаад ялна гэж бодсон. Ямар мөрөөцөг хөлөг вэ? Йоо, надтай дахиад энэ тэл таарах юм бол адаг сүлдэн зүхтаж яваарай. Ласт ихсэ. Дараагийн шатан дээр намайг улаан бас хадаг сүлдээ ухтаж аваарай. Ганцаа ойлголцоо хоёр бааталчдаа чимээ гаргая. За миний хувьд бол маах зүйлгүй ганцаа ойлголоо. Миний хувьд ч ганцаа ойлголоо. Битосто баярлалаа шүгэн дөрөв рүү бас энэ үрт маш сайн баатлыг үзүүлсэн. За тэгээд бүгдөө 9 сарын 27-нд Ганзоогийн эсрэг Lastix гэдэг баатлыг үзэх нь байна. За тэгээд хамт байсан бүх хүмүүстээ баярлалаа. Энд ирсэн бүх хүмүүстээ баярлалаа. Үзэгчдэд баярлалаа. Апак хамт олондоо баярлалаа. Мовчид баярлалаа. Өөр хэвлэг бүх хүмүүстээ баярлалаа. Тэгээд бас тэндээс ийшээ ирсэн үзэгчдэд бүгдэнд нь баярлалаа гэж хэлмээр байна. 14 хоногийн дараа уулзцгаая.